Өнгөрсөн 7 хоногт иргэн сайн жаргал шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Магнад хариуцлага тооцох талаар шаардлагыг төрийн албаны зөвлөлд өгсөн. Магнад дарга жинхэнэ төрийн албан хаагч мөн үү? Томилсон 8 албан тушаалтанд төрийн албан хаагчийн шалгалт өгсөн байсан уу? Түүний удирдах байгаа газар нь хэрэглэгчийн эрх ашигын төлөө үйл ажиллагаа явуулах зорилготой атлаа хэрэглэгчийн эрхийг зөрчиж хэн нэгний бизнесийн байгууллагыг дэмсэн шийдвэр удаа дараа гаргасан гэсэн үндслээр төрийн албаны зөвлөлд өгсөн. Тухайн үед төрийн албаны зөвлөлийн бичиг хэргийн ажилтны цэцэгмаа гомдлыг хүлээн авч 30 хоногийн дотор шийдвэрлэж өгнө гэсэн юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Магнагаас өөрийг нь төрийн албаны зөвлөлд өгсөн нь үндслэлтэй эсэх талаар тодрууллаа. Тэр нөхдүүдийн яриад байгаа үндсэн хуулийн хүний эрхийн заалт надад ч гэсэн бас хамаатай байхгүй. Тэгэхээр би бол тэнд бас үзэл бодлоо илэрхийлсэн. Монгол Ардын намын талаарх миний зарчмын байр суурь зарчмыг хараад тийм. Тэндэхийн нэгэн шаардлагууд өөрчлөгдөхгүй шүү дээ. Бүх юм хуулийн хүрээнд л явсан шүү дээ. Тэн дээр бол асуудал байхгүй. Магнад дарга ийм байр суурьтай байна. Мөн одоогоос 10 хоногийн өмнө Монгол Ардын намын шинжилгээний хорооныхон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол Улсын ерөнхийлөгч Норвын алтан хуйгийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрохыг шаардсан. Огцруулах 12 үндслийг дэлгэсэн. Үүн дон гарсаар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч гадаад шууд хөрөнгө оруулалт буурсан. Гадаад валютынхаа шогцсон өссөн. Засгийн газар ямар ч хяналтгүй ажиллаж байна. Ерөнхий сайдын бодлогогүй шийдвэрээр шалтгаалж Монголын эдийн засаг тэр чигээрээ хямрлаа гэсэн үндслийг гол болгосон юм а. Энэ тал дээр ардчилсан намынхан дараах байр суурийг илэрхийлсэн юм а. Засгийн газрын хувьд бол манай хувьд бол сөрөг хүчин учраас одоо эдийн засагт гарч байгаа ямар нэгэн одоо алдаа болгон дээр засгийг огцруулах тухай энэ бол одоо анхны шаардлага бас биш шүү дээ. Удаа дараа юм ярьж байгаа. Тэгэхээр энэ засгийн газар бол одоогоор намын зүгээс одоо өнгөрсөн 1 жилийн хугацааны ажлыг харахад бол тийм ч муу ажиллахгүй байгаа. Мэдээж эдийн засгийн тодорхой одоо үе шаттай хүндрэлүүд бол байгаа. Дэлхийн эдийн засаг өөрөө бас хямарсан байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн хямралын одоо үр нөлөө өөрөө бас Монголд одоо нөлөөлж байгааг та бүхэн мэдж байгаа бах. Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил бас маш нэлээд одоо өндөр үзүүлэлтээр буурсан байгаа шүү дээ. 4 пунктээр буурсан. Гэтэл тэрний нөлөө бол мэдээж одоо Монголд бас орж ирж байгаа. Монгол Ардын намын шинжилгээ хорооныхон удаа дараа хэвлэн уралдаарлаж албан тушаалтнуудыг огцруулах, шалгах, шаардах бичгүүдийг өгч байна. Харин энэ тэмцэл нь хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй. Учир юу гэвэл ерөнхий сайд Норвын алтан хуйгийг огцрохыг шаардахад ардчилсан намынхаа хангалттай үндслэл биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Магна би буруугүй бүх зүйл хуулийн дагуу явсан гэж өөрийгөө өмөрсөн хариулт хийж байна. Мэдээж хувь хүн өөрийгөө хамгаалах нь зөв, харин шинжилгээ хорооныхны шил дарсан мэдүүлэг шаардлагууд хэр үр дүнтэй байхыг цаг хугацаа харуулах үзье.